За, өнөөдрийн засгийн газраас оруулж ирж байгаа онцгой албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бол засгийн газар өөрийнхөө гаргасан алдааг л залруулж байгаа хэлбэр юм л та. Тэгэхээр Евразийн хилцээрийг байгуулахдаа бас засгийн газрын зүгээс маш их хандсан яг энэ тамхины асуудал дээр илрээ да. Угаасаа Казахстан гэдэг улс орноос манай импортын бас тодорхой хувь нь яг энэ тамхин бүтээгдэхүүн дээр байгаа нөхцөлд яг ийм хариуцлагагүй байдлаар энэ хилцээрийн хүрээнд импортын татвар тэглэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний жагсаалт оруулсан нь бол одоо маш хариуцлагагүй явдал боллоо гэж үзэж байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед бол энэ манай засгийн газраас орж ирж байгаа хуулийн төслүүд дэвшүүлж байгаа одоо энэ хөтөлбөрүүд энэ төр дээр ийм хариуцлагагүй алдаанууд маш их гарч байна. Тэгээ уул нь бол одоо энэ төрчин данхаагаал байдаг энэ төрийн захиргааны албан агчдын тоо олшроол байдаг. Тэгээ уул нь бол ингээд гарч байгаа бүтээгдэхүүн ядаж одоо энэ улсын хурлдаа оруулж ирж байгаа тэр бичиг баримтууд нас нэг боловсруулалтын төвшөнд нэг аятайхан юм орж ирмээр байх юм. Гэтэл тэгээд ийм болох бүдүүлэг алдаа гараал тэгэл дараа нь энийг нь одоо улсын хурал яаралтаагаар хилцээл. Тэгээ одоо бид нар чи ингээд он удаан жил тамхин бүтээгдэхүүн дээр галийн татвар өндөр хувь хэмжээнтэйгээр ноогдуулж ирж байгаад одоо тэгээд бүтнээр нь тэглээд тэгээд одоо онцгой албан татврыг ийм хоёр хэлбэрээр авдаг одоо ийм татврынхаа бодлогын бас ийм горимыг өөрчилж штэ. Тэгэхээр ингээд ийм хариуцлагагүй алдааны улмаас ийм сонин одоо болох шийдэл рүү орж байгаа ч гэсэндээ бас л асуудал юм. Тэгэхээр ер нь бол цаашдаа бол одоо энэ засгийн газар энэ боловсруулж байгаа бичиг баримтууд дээрээ тэгээ одоо эсвэл одоо янз бүрийн ашиг сонирхол ороод идэх юм уу яахлаараа ийм алдаанууд гараад идэх юм тэгээ яахлаараа энийг нь тэгээ дараа нь улсын хурал ингээл ийм яаралтай гормоор яаруу санд руу батлахгүй бол болохгүй эс бөгөөс одоо ингээл энэ хилцээр үйлчлээд эхлэх юм бол ийм асуудал үүсчлээ энэ төр гэл тэгээ яагаад ингээд их хурал энэ дээр нь ингэж хуралж явах хэрэгтэй юм би бас ойлгохгүй л байгаа да. Тэгээ энэ Евразийн хилцээрт энэ тамхин бүтээгдэхүүнийг тэр чөлөөлөгдөж байгаа барааны нэр төрөлд оруулсан субъектуудыг нь бол ер нь олж тогтоогоод тэгээд ер нь бол одоо бид нар эзэн холбогдогч тэр хариуцсан этгээдүүдтэй нь бас хариуцлага тооцох ёстой шүү дээ. Тэгэхгүй тэгээ энэс чинь болж ингээл улс орноороо янз бүрийн тодорхой бус байдалд ороод энэ гайлаа яах юм, энэ онцгойгоо яах юм тэргээл бас л бөөн хилцүүлэг юм ойлгомжгүй байдал үүсэж байгаа. Тийм. Тэгэхээр одоо болохоор одоо манай онцгой албан татвар ийм хоёр горимтой болж байгаа. Үүний улмаас галийн албан татврынхаа 30%-ийг нөхөхийн тулд одоо үнийн дүнгээс 30% онцгой албан татвар ноогдуулад тэгээд дараа нь нэгж бүтээгдэхүүн дээрээ тамхины хяналтын тухай хуульд одоо хуульд дагалдсан хуулийн одоо өнөөдөр үдээс хойш орж ирэх хуулийн дагуу нэгж бүтээгдэхүүн дээрээ бас ийм онцгой албан татвар ноогдуулад ингээд ийм дэглэмтэй болж байгаа тамхин бүтээгдэхүүн дээр тэгээд энэ Евразийн хилцээрийн хүрээнд энэ асуудлыг оруулж ирсэн тэр хариуцсан эцдүүдтэйгээ бас засгийн газар хариуцлага тооцооч л гэж хүсэх байна. Мэдсайхан сайд хариулъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Энэ субъектуудтай хариуцлага тооцох зөв. Энэ Монгол Улсын тэргуун шалрал сайд, эдийн засгийн хөгжлийн сайд ганц төмөр Евразийн хилцээрийг хамгийн сүүлийн байдлаар эцэлэн тохирсон юм байна лээ. Тэгээд тэр тохирсон хилцээрийн дагуу та бид их хурлаар баталсан хилцээр байгаа. Тэгээд ийм алдаа гарсан байна. Энийг засгийн газар залруулж энэ хуулийг оруулж ирж байгаа.